1 2 1 2 1 2. За өдрийн мэнд манайха ороод ирээрээ тэгээд бүгдөө шеэрлээд найзуудаа ураад тэгээд түгээгээд өгөөрөө шеэрлээд өгөөрөө. Тэгээд өнөөдөр миний ярих сэдв 90 оны тэр Монголын арцсан холбоо хаана байна гэх талаар ярих гэж байгаа юм. Тэгээд Монгол улс 1929 оноос эхлээд энэ Кремлээс удирдагдсанаас эхлээд 90 онд энэ арцсан хувьсгал яаж Монголд эрхчлөөс энэ гол манлайлж явсан улс төрийн хамгийн анхны олон нийтийн байгууллага бол Монголын арцсан холбоо. Тэгээд энэ бол монголчуудын хүс сонирхтоор байгуулагдсан улс төрийн анхны олон нийтийн байгууллага байсан. Тэгээд энэ байгууллага хаана байна гэж. Тэгээд энэ тухай жоохон ярих гэж бодсон. Яагаад энийг ярих болсон бэ гэхээр 90 оны 4 сарын 27-нд монголчууд анх удаа бүх нийтийн санал асуулга буюу сонгуулаар засгаа байгуулах тухай хамгийн том эсэргүүцлийн жагсаал болж байгаа. Энэний үр дүнд Монгол улс юу болсон? Өнөөдрийн чөлөөт нийгэм парламентын цэцгэлийг бий болгосон. Тэгээ энэ үйл хэргийг босгосон энэ олон нийтийг урайлан дуудсан том улс төрийн олон нийтийн байгууллага бол Монголын арцсан холбоо, арцсан нам 2 байсан. Тэрнээс арцсан нам байгууллагатаас өмнө бол Монголын арцсан холбоо гэж том олон нийтийн байгууллага байлаа. Тэгээ энэ олон нийтийн байгууллага Халтмаагийн Батулга гэдэг хүн авснаас хойш энэ бол Монголыг Оросын талд үйлчлүүлдэг, хорлдог, одоо бүр Монголыг Оросуудаар алуулах холбооныхан болж хувирсан. Энэ Халтмаагийн Батулга гэдэг хүн хувийн өмч болгосон. Энэ арчлалын ордон буюу та нар анх ингээд арцсан холбоог авч яхад байсан өмч чинь Батулгын хувийн өмч болсон. Тийм учраас Батулгын тэр ойр байсан байглаа гэдэг юмхтэй Батулгын өмнөөс шоронж явахдаа би гар үсэг дурсан юм а гэж. Хөгжлийн банкн дээр олон нийтийн байгууллагыг тавьж зээл авах боломж байхгүй. Тэгэхээр Халтмаагийн Батулгын гар үсгийг дөөрөө зурмж гэж тэр хүн юу байх вэ? Тэгээ Батулгын өмнөөс шоронж явахдаа ингээд та нарын 90 онд ах нар эгч нар та нарын минь байгуулж ирсэн өнөөдөр арцсан холбоо бол ингээд устсан. Тэр хөх Монголын хөхтөг гэж явж байна. Та нарын нэрийг бариад Монголыг хорлох үе таалгыг нэгэд ингэж явж байгаа үйл явдал. Одоо тэр нэг хөх үстэй цэрэн гэдэг нэг хүүхэн байна. Хөдөө өхөрч гадаа гандаж явдаг Халтмаагийн Батулгын ингээд бас баян өнгөрийнхөө ядж явах. Тэгээд тэр Батулга бол ингээд тэр хөх үс цэрэнгээр ингээд гэх мэтчлийн ийм галзуу солиотой хүмүүсийг нь Монголын арцсан холбоо дүүрсэн. Одоо мөнх баясгалан гэдэг нь та нарын минь байгуулсан 90 он та нарын байгуулсан тэр арцсан холбооны чинь дэд ерөнхийлөгч нь гэж явж байна. Та нар Кремлээс энэ Монголыг эрхчлөөд тусгаар улс байх, би даасан өөрсдийн гэсэн шийдвэрээ гаргаж явдаг гадаад болон дотоод улс төр өөрсдийнхөө эдийн засгийг өөрсдөө мэддэг ийм улс үндэстэн байлгахын төлөө тэмцлийг чинь буцаагаас сүнөөхөд гол үр гүйцэтгэж байгаа. Одоо бас нэг хөхтээлтэй тэр хөх ус цэрэнтэй адилхан хөхтээлтэй яваа тэр мөнх баясгалан байна тий. Одоо тэр Монголын арцсан холбооны дэд ерөнхийлөгч гэдэг нэрлэлцээ. Тэгээ Монголыг хорлож байгаа болгон ингээд Монголыг улс үндэстнээ хорлож байгаа болгон ингээд нөгөө арцсан холбоог та нарын байгуулсан энэ байгууллагыг чинь ингээд аваад ашигладаг болсон. Тэгэд ийм үйл явдлууд болж байгаа. Тэ. Та нар улс үндэстнээ дэлхийдээ хөл нийлүүлэх тэр үе таалгыг нэгтээ арцсан холбооны туган дээр босч ирж та нар манд тэмцсэн. Тэрнийхээ үр дүнд өнөөдөр Монгол улс хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэх үе таалгаа нийлж чадсан. Гэтэл тэрий чинь хаах, тэрий чинь устгах зорилготой ингээд Монголыг ингээд хорлох зорилготой байгууллага болгоод ингээд арцсан холбоогч ашиглаж байгаад харамсаж байна. Тэгээд ах нар минь нэг сэрцгээ та нар байгуулсан, та нар арцсан холбоог авч чадна. Та нар бол чадах ёстой. Яагаад гэвэл та нарын байгуулсан юм байхгүй. Өнөөдөр Халтмаагийн Батулга гэдэг ганцхан хүний эзэмшигчтэй болсон те. Тэгээд тэр та нарын байгуулсан тэр арчлалын ордны чинь та нарын бий болгосон тэр үнд зүйлийг чинь ингээд
шарж идээд ингээд бий болгоод ингээд явж байгаа нь харамсалтай. Тэгээ та нар бол улс үндэстэндээ эрх чөлөөг авчрахтай энэ арц холбооны туганд орол болсон шүү дээ. Тэгээ өнөөдөр авчирсан эрх чөлөөг чинь авчирсан арчлалыг чинь ингээд арцсан холбоогоор устгуулах гэдэг ингээд явж байна. Монголчуудыг эв нэгдэлтэй байгаасаа гэж арцсан холбооны ахс нар маань та нар их хүсэж байгаа. Гэтэл монголчуудыг тэр арцсан холбоонд байгаа хүмүүс чинь та нарын байгуулсан арцсан холбоонд байгаа хүмүүс өнөөдөр Халтмаагийн Батулга хувийн компани болгоцсон та нарын нэрийг зээлээд бий болгоцсон энэ арцсан холбоогоор чинь монголчуудыг талцуулах, хооронд нь алцуулах юм хийгээд явж штэ. Та нар хувь хүний эрхтэй байх, хувийн өмчтэй байх, хүн чөлөөт өрсөлдөөнд орох, чөлөөт эдийн засгтай байх, хувь хүний итвэх санаачлагтай байхыг та нар ингээд 90 онд энэ арцсан хувьсгалыг хийснээр эрх чөлөөтэй болгосноор монголчууд өнөөдөр юм илбэг хангалуун амьдарч байгаа. Гэтэл та нарын авчирсан тэр арцсан хувьсгалыг чинь үгүйсгэх гээд барууныхны гар хөлөөр та нарыг хувьсгал хийсэн юм шиг ойлгуулах гээд ингээд арцсан холбоо чи юм нэвтрүүлэх хийж явж штэ. Ах ш нар минь. Тэгээ арцсан холбоогоо одоо та нар минь өөрсдөө авахгүй бол арцлаа өөрсдөө аврахгүй бол хамтдаа гарч ирж авалцахгүй бол энэ арцсан холбоо гэдэг нэрээр чинь арчлалыг чинь авчирсан арчлалыг чинь өнөөдөр авчирсан энэ нийлбэг хангалуун амьдралыг чинь устгуулах гээд явж штэ. Мэдээж тэр Монголын арцсан холбоон дотор байсан олон 100 мянган тэр ах эгч нар дотроос алдаж оноод мэдээж энэ амьдралын өрсөлдөөнд донд ялагдсан хүмүүс байгаа. Тэр гомдгсдыг чинь цуглуулад та нарын эсрэг турхирж штэ. Нийгмийг чинь устгуулах штэ. Тэр одоо та нар бол мэдээж аль болохоор 3 дахь хөршин хөрөнгө оруулалт татж Монгол юм эрхчлөөтэй бие даасан тусгаар ус байгаасаа гэж хүссэн баг. Тэгтэл тэр Халтмаагийн Батулга гэдэг хүн чинь тэр хөх өстэй хүүхнэр хөх өс цэрэн гэдэг эмэгтэйгээр хөхтөг намруулж авсан хөх өс цэрэн гэдэг эмэгтэйгээр та нарыг авчирсан эрх чөлөө гэж явах юм бол буцааж Кремль тушаах эсвэл Бээжинд аваач өгөх ийм үе таалгыг нэгэд ингээд та нарын нэрийг бариад яваад шүү дээ. Тэгээ манай моох ах эгч нар маань сэрх цаг болсон та нарын арцсан холбоогоо буцааж аваа. Хувийн өмч болсон биш хамгийн гол нь та нарын байгуулсан энэ олон нийтийн байгууллага чинь хувийн өмч болоод тэгээ та нарын ашиглаж байсан тэр хуучин гадаад харилцааны яам байсан билээ те. Тэгээд энэ арцсан холбооны чинь байрыг хувийн компани болгоод Батулга гэдэг хүний өмч болсон биш газартаагаа. Тэгээд та нарын нэрийг бариад хөгжлийн банкнаас зээл аваад ингэсэн биш те. Та нар бид ийм зүйлүүдтэй төвлөрч чадахгүй байх гэж бодож байна. Ялангуяа тэр ийм арчлал байдгүй гэж яриад байдаг тэр Дарсхбаатар гэдэг ах хүү тэр баасын их чи тэр та нар ямар муухай нүгэл хийснэ одоо эргээд харал та. Тэгээ энээс гарахгүй мо та нар. Хожмын хон үр хүүхэдтэй бас нэр цэвэрлэлтгийг бодоод энэ арцсан холбоогоо авцгаал та нар. Та нарын байгуулсан байгууллага шүү дээ. 90 онд та нар энэ ил зөрг гаргаж бүгдөө нэгдэж арцсан холбоог байгуулсан шүү дээ. Энэ ч улс төрийн хамгийн анхны олон нийтийн байгууллага байсан. Тэгээ тэр чинь ингээд хувийн компани болгоо, Женко компани шиг болгоцсон. Тэгээд та нарын үзэл санааны эсрэг та нарын байгуулж исэн тэр эрх чөлөөний чи эсрэг энийг чи ашиглаад шүү дээ. Тэр хөх ус цэрэн гэдэг эмэгтэйгээр ашиглуулад байна. Энэ мөнх баясгалангийн одоо энэ улсын хурлын гишүүн болцсон нэг юм шүүртэй хүүхнээр ашиглуулад байна. Тэ? Одоо энэ сайн хүүгийн Ганбаатар гэдэг ингээд улаан цан та нарын байгуулсан энэ арцсан хувьсгалыг чи эсрэг яваад байгаа хүмүүс тэр арцсан холбоонд ороод үүрлцсэн ба шүү дээ. Хулгай дээрмийн үүд хаалга яг нээгээд ингээд арцсан холбоон дээр ингээд тэнцээ дээрмийн бүлэг болцсон ба шүү дээ. 39 оны тэр их хядлага ер нь 21 оноос хойш Монголын түүх худлаа байсан гэдэг 90 он та нар энэ арцсан хувьсгал авчирсны үр дүнд бид нар мэдчихэж штэ. Түүхийн их сурвалжууд нь гарч ирж манай энэ түүхчид олон арга ном бүтээл гаргасан байна те. Түүхийн их баримттай их сурвалжтай ном бүтээлүүдийг гаргасан байна. Тэгээд тэр ном бүтээлүүдийг хийхэд энийг үнэн түүхээ мэдхэд та нар тусалсан шүү дээ. Тэгэхэд ахаад Монголыг орсуудаар алуулах холбоо нэг болгочихлоо шүү дээ. Арцсан холбоо гэж чинь хувийн өмч болгоод
Та нарын авчирсан үнц нь байхгүй болгочихлоо шүү дээ. Нарт холбоогоор далимдуулаад. Тэгэд энэ мох ах ич нар мань нэг сэрэх ёстой юм болов уу гэж бодож байгаа. Тэгэд бүгдөө 25 оны 4 сарын 27-нд 35 жилийн дараа Монголын яг энэ 90 онд эрхчлөөг авчрахад арцсан холбооны гишүүн байсан ах ич нар мань морондоо хамт мордцгоё. Хамт мордч 4 сарын 27-нд 12 цагт бүгдөө талбай дээр цуглая. Морондоо мордцгоё. 4 сарын 27-нд те. Тэгэд ингээд авчирсан арчлаа хамгаалцгаая. Та нарын авчирсан арчлал хамгаалцгаая. Манай үеийнхэн бол манай доод үеийнхний арчаагүй сул доороо өнкөөгүй бэлтгэгчингээс болж энэ арчил чинь нурж ийн. Одоо би үеийнхнийг ингэж хэлэхээс шаарахгүй болчихдог. Тэр ийм сул доороо хүмүүсээс болж энэ авчирсан арчил чинь өөрөө нурж байна. Тийм болохоор бүгдөө ингээд арцсан холбооны ах эгч нар минь хамт морондоо мордё. Манай үеийнхэн бас нэг ил зөрөгтөнгүүд нь байгаа. 90 онд эрхчлөөг авчирсан тэр арчлыг авсан ил зөрөгтнүүдтэй хамт морондоо мордё. Манай доод үеийн дүүнэр асууралж байгаа. Бүгдөө морондоо морццгоё. Хамтдаа морццгоё. Тэгжээж энэ арчлал эрхчлөөгөө хамгаалахгүй бол болохгүй байна. Монголын арцсан холбоо гэдэг бол та нарын авчирсан арцсан холбоо гэдэг чинь та нарын авчирсан улс төрийн олон нийтийн байгууллага, та нарын үнд зүйл, та нарын залуу насны дурсамж, та нарын бүтээсэн бүтээл. Тэгээ тэрий чинь ингээд эсрэгээр нь эргээд та нарын бүтээж босгосон зүйлийг та нарын эсрэг ашиглаад Монголын эсрэг ашиглаад алтмаг батлах гэдэг хүн явж шүү дээ. Одоо тэгээд та нарын байгуулсан тэр арчлалын ордонгийн чинь хувийн компани болгоо Genco Group болгочихсон байна шүү дээ. Тэгээд газартаа ингээ хөгжлийн банкнд ингээд тавьдаг. Та нарын өмчийг юм болгоцсон байна. Та нарын бүтээсэн үн зүйлийг чинь устгаж байна. Арцсан холбоогоор нь арчлалыг устгуулж шүү дээ. Тинчээ нэг бүтлмуутай явж исэн энэ 90 оноос хойш юм чөлөөт нийгэмд амьдрч чадахгүй болцсон хохирогч сэтгхүүтэй хүмүүсийг уул нь бол тэр 90 оноос өмнө илүү сайхан амьдарч байгаа л да. Та нар шиг амьдарч чадаагүйдээ хорсдог тийм хохирогч сэтгхүүтэй тийм хүмүүсийг авч цуглуулад тэгээд одоо моохын нэр барьцсан явдаг боллоо. 90 оны арцсан хувьсгалыг ир зөрөгтнүүд л авчирсан шүү дээ. Тэгээд та нар маань энийг эрүүл ухаандаа тунгаагаасаа л гэж хүсэж байгаа. Монголын арцсан холбоогоор чинь та нарын авчирсан энэ эрх чөлөө арчлалыг Монголын бие даасан эрх чөлөөд тусгаар тогтнолсон байдлыг устгуулах чинь. Тэр Туваан гэж залуу байна. Одоо энэ Алтан гэрэл гэж залуу байна. Хууль зүйн сайд болсон. Дандаа моох шүү дээ. Моохын нэр барьж байгаа. Арцсан хувьсгалын нэр барьж байгаа. Та нарын авчирсан Монголын арцсан холбооны нэрийг барьж байгаа. Энэ тэр хөх туг намруулаад явж байгаа хүмүүсийг харж байгаа үстэ. Монголыг хорлохын төлөө явж байгаа. Дандаа арцсан холбооны нэр барьж шүү дээ. Тэгээ хувийн компани болгосон байна. Та нарын авчирсан олон нийтийн байгууллага. Энэ чинь авчирсан эрх чөлөө та нарын бүтээсэн тэр энэ монголчуудад талархуу шүү дээ. Энэ 20 дугаар зуунд монголчууд энэс өмнө тэр нүүдэлчин соёлтой байхад яаж амьдарч ирснийг мэдэхгүй байна. Гэхдээ ийм илбэг хангалуун ингэж улс үндснээр илбэг хангалуун амьдрах энэ авчирсан арчлаад эрх чөлөөг чинь устгах гэд арцсан холбоог ч ашиглаад байна шүү дээ. Тэгээ одоо арцсан холбоог авцгаах хэрэгтэй байх гэж би хувьдаа хүсэж байгаа гэж нар та нарыг уриалж байгаа. Тэгээ арчлалынхаа төлөө хамтдаа 25 оны 4 сарын 27-нд 12 цагаас 90 он тэр эрхчлөөг авчрахад гар бие оролцсон ир зөрөгтнүүд та нарыг уриалж байгаа юм аа. Тэгээ мэдээж тэр халтмаагийн батуулгыг дагаад явж байгаа хүмүүс бол та нар шиг амьдарч чадаагүйдээ энэ арчлалыг хараад зүхэж яваад тэрнийг устгах гээд явж байгаа тийм хохирох сэтгхүүтэй болцсон тийм хүмүүс байгаа. Ялангуяа тэр Дарисбаатар гэдэг ахыг би мэдхгүй танихгүй. Гэхдээ та 90 оны тэр 13-1 байсан гэдээ өөрийгөө бахархаад ярьдаг юм байлаа. Гэхдээ энэ арчлалыг чинь энэ авчирсан эрх чөлөө тусгаар тогтнолыг чинь устгах гээд явж штэ. Та тэгээд энд нэг гар бие оролцоод бүр магнанд нь яваад ах юм. Тэгээд нэг үр хүүхдтэй бас нэг сүнстэй амьдрал яадаг таах юм. Тэгээд би таныг үйл ах, соо ах шиг, эби ах шиг хүндэлж танд хандж байгааг хэлж байгаа. Тэгээд энэ Монголын арцсан холбоонд байгаа энэ эрүүл ухаантай юм арчлалыг авчрахад оролцож явсан хүмүүс мөн та нар өөрсдөө арчлалаа устгах гээд явж шүү.
Тэгээ Монголын ард зүйн холбоо бол Батбулгын хувийн компани болсон. Монголыг устгах зорилготой та нар боддоо хөх цэрэн тэ хөхөө дандаа энэ тэг бусдаг хөгдөг монголчууд тэгээ дандаа энэ чинь ард зүйн холбоотой оч холбогдоод шүү дээ. Монголын эсрэг болгон ард зүйн холбоотой оч холбогддог болсон. Тэгээд энэ ард зүйн холбоогоор чинь арчлалыг устгах гэдэг байна. Та нар минь бодоод үзээрэй. Тэгээд өнөөдрийн лав энэ хүрээд өндөрлөө 25 оны 4 сарын 27-нд 12 цагт их хааныхаа талбай дээр бүгдөө ил зоригтнууд минь ирээрээ хамтдаа тэмцэе гэж эрхчлөөгөө хамгаалж хамтдаа тэмцэе гэж уриалж байгаа. Юу нөх документ. За. Тэгэхээр энэ 90 онд энэ авчирсан эрхчлөө энэ арчлалаа эргээд хамтдаа хамгаалъя. Та нар минь ил зориг гаргаж босч ирэхгүй бол манай үеийнхэн, манай доод үеийнхэн үнэхээр бэртгчингүүд юм байна. Эрхчлөөнд эрхэлж өсчөөд тэгээд ингээ бэртгчин зан гаргацгаагаад байна шүү. Намтайгаа цуг төрөөс зайлцгаа, ардчлалыг устгагчид холбооны гишүүдийн эрхэнд бүх алдаа будрaan чирээ зайлцгаа гэж нэг хүмжжээ. Холбооны гишүүд гэж одоо арцсан холбооны гишүүд гэж энэ арчлалыг авчирсан үн цэнтэй хүмүүсийг л хэлэх байх. Тэрнээс биш энэ Халтмаагийн Батбулгыг тойрцсон Оросд Монголыг буцаад энэ арчлалыг устгаж байгаа Кремлийн нохоонуудыг хэлэхгүй байхаа. Энэ бусдаг хөгтгүүдийг хэлэхгүй байх, хөх цэрэнг хэлэхгүй байх, хөх ус цэрэнг хэлэхгүй байх, хөхтөөлд мөнх баясгаланд хэлэхгүй байх те. Энэ 90 онд энэ эрхчлөөг авчирсан арцсан урсгалд оролцож байсан. Тэр ил зоригтнуудыг л хэлэх байх арцсан холбоо гэж. Тэгээ та нарын нэрийг ашиглаж ингэж явдаг болсон байна. За нэг иймэрхүү юу өөр комент болгонд комент яачаа тэгээд. Өөр комент. За. 90 оны арцсан хувьсгалыг авчирсан хүмүүс маань эргээд та нар бодороо Монголын арцсан холбоогоор арчлаж устгах гэж. Монголын арцсан холбоо шууд Facebook-ийн агент байгууллага болсон шүү. Та нар Кремлийн гинжнээс салгаж арцсан холбоог авчирсан бол Facebook буюу улсын тагнуулын агентийн байгууллага болж та нарын авчирсан арцсан холбоог ашиглаж байгаа шүү. Эргээд бодороо хувийн өмч болсон байгаа шүү. Халтмаагийн Батбулгын өмч болсон шүү. Та нарын олон нийтийн байгууллагч. За. Энэ хүрээд өндөрлөө. Тэгээд 25 оны 4 сарын 27-нд бүгдөө 12 цаг талбай дээр уулзцаая. 90 оны ил зоригтнуудаа. Тэгээ манай үеийнхэн ил зориг гаргаад ирээрээ. Манай доод үеийнхэн ил зориг гаргаад ирэцгээгээрээ. Ил зоригтоонууд нь ирнэ үсттэй. За тэгээ өнөөдрийн лайв өндөрлөө. Тэгээ маргааш яг 13 цагта би бас лайв хийнэ. Тэгээ 27 он чинь бүтэн сөөдөр байгаа. Тэгээд маргааш иргэд уулзцаая. За баярлалаа.